Зэг сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 1996 онд гарч байсан Ransom хэмээх 80 сая доллараар бүтээд 390 сая долларын ашиг олж байсан сонирхолтой нэгэн бүтээл байна. Зарим нэг тайлбарууд маань Facebook, Instagram, Telegram группт эхлээд ордог болсон. Зарим нэг киноны үргэлжлэл тайлбарууд ч гэсэн тэнд байгаа. Кино талаар сонирхолтой мэдээлэл, нүд бүлтийлгэж жиг сортоолгох сонирхолтой баримтуудыг тэнд та бүхэндээ хүргэх болно. Надад илүү ойр байвал тийшээ нэг дээр. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Манай гол дүрийг Том гэдэг. Тэр өнөөдөр Нью-Йорк хотод байрлах өөрийн тансаг харьцан үдэшлэг зохиож байгаа нь. Том бол бүгдийг тгээс эхлэж өөрийн хангалуун амьдралынхаа ширхэг чулуу болгоныг нүцгэн гараараа өрсөн хөөхтэй нэгэн. Гүйлгээ ухаан сайтай бүгдийг нэг дор амжуулах гэсэн яаруу зангийнхаа балгаар тэр туслахаан чанчгаснаас бусдаар эхнэр ганц хүүгийнхээ хамтаар аз жаргалтай амьдарч байгаа. Яг нь нисгийн салбарт ажилтгал юм блэ л дээ Том. Энэ бүхний ардуур хаан чимбэ хідэн үл бүдэг нөхдүүд дуу чимээ тусгаарлагчаар нэгэн өрөөг тоноглож ойрын хугацаанд тэндээ хэн нэгнийг хорхоор төлөвлөж байдаг. За ингээд дараачийн өдөр болоход Том гэр бүлийнхээ хамтаар цэцэрлэг түрээлэнд очиж нэгэн арга хэмжээнд оролцсон. Төвний эхнэр Кейт нэгэн тэмцээний шүүгчээр томилогдох бөгөөд энэ үед Том ч гэсэн завгүй байж таарснаар тэдний хүү Шон ганцаараа тоглоод үлддэг. Хүү агаарын бөмбөлгийг даган алгуурхнаар ээж авдаа мэддэгдэлгүй тэндээс олдно. Энэ хоромхон хугацаа дээрэмчдэд хүүг хулгайлах алтан боломж олгодог. За энэ ямар өчтэй хүмүүс вэ гэхлээр нэгэн Томын гэртээ захиалгаар ирж хоол бэлтгэж байсан Maris мөн гэмтэргийн ариун түүхтэй ах トゥ Clark болон Cabby Barnes. Тэгээд компьютер мэргэжилтэн Miles Roberts гэх тус тусын үүрэгтэй зохион байгуулалттай мөнгө олгох гэсэн бүлэг хүмүүс байна. Том Кейт хоёр хүүгээ алга болчихсон байгаа гинэд анзаарч эхлээд түгшиж дараа нь сандралдан тэрүүгээр нэг чарлаж гүйх боловч Шоныг олохоос аль хэдийнэ өнгөрсөн байдаг. Ор сурггүй алга болсон хүүгэнтэд найзууд руу залгаж асуудагч хэн ч мэддэггүй. Аргаа барсандаа тэд эмнэлэг болон моргууд руу залгаж асуухад аз болоход тэндэж гисэн байдаг. Ингээд тэд хоорондоо маргалдаж чи би гэсээр сууж байтал Томын компьютерт нэгэн нууцлаг мэйл ирдэг. Нэгэд үзвэл Шоныг тэд дөрөв мөчнөөс нь татаж хүлээд нүд амыг нь тагилсан байна. Надад хүүч байгаа. Би 2.5 сая долларыг хүсэж байна. Бурхан минь. Ямар ч тэмдэглэгээ хийж болохгүй. Шин дэвсгэрт байж болохгүй. Цагт холбооны мөрдөх товч энд оролцох ёсгүй шүү. Хэрвээ зөрчвөл тэрнийг ална. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдгдэх юм бол би алж чана гэж мэдэрээ. Мөнгийг бэлтгэж 48 цаг байна. Би холбоо барина. Хүүхдийг нь хулгайлсан хүмүүстэй тохиролцсон гэдэг өөрсдийн хар толгоогоор шийдэх хэрэг биш болохоор шийдлээж хүүхдээ яаж олж явахаа мэдэхгүй болохоор Том мэрэгжлийн хүмүүст хандхаар шийднэ. Тухайн гэмтэргийг мөрдөх багийнхан олонний анхаарлыг татахгүй тулд Томын гэртээ засварчдын дүрээр орж ирнэ. Мөрдгийн багийн ахлагчийг Lonnie Hawkins гэдэг. Hawkins орж ирсэн даруйдаал та хоёр дээрэмчидтэй тохиролцох бодолтой байна уу? Эсвэл яах гэж байна хэмээн асуувал Том аль хэдийн хоёр том зүнхэнд мөнгөө жигчгсэн. Тэднийг дахиад холбогдоход нь мөнгөө шууд аваачих бодолтой байна. Хаана хизээ гэдгийг нь л хүлээж суунда хэмээн хариулдаг. Томын шаламгай хариултаас тэр үргэлж бүх асуудлыг мөнгөөр шийддэг гэдэг нь бидэнд илт мэдрэгдэнэ. Үүний ардуу Шоныг хулгайлсан дээрэмчдийн нэг Cabby хүүг өрөвдөж түн жаахан идэх юм өгч аргадаж байтал Maris нөгөөхөө загнаж чи ч одоо юу хийгээд байгаа юм бэ? Наа хүүг чинь чам таалагдаад байгаа мааш. Нэртэйгэр нэр усаа хэлээд танилцчихаач гэж хэлдэг. Чамд энэ хүү таалагдаа юу? Найзлах гээе юу? Дотносох гээе юу? Энэ асуудлыг хялбар болгох юм шиг байна уу? Clark дүүдэ хандаж нөхцөл байдал чиний бодсноос тэс өөр байгаа шүү. Бид энэ хүүг шаардлагатай бол цааш нь харуул. Тэр хүн нь чийж ууж бол. Энд хүрээд үлгэрийн цагаа дуусгая гэж тэр дүүдэ хэлдэг. Том өөрийн гэртээ ажилтан Hawkins-тэй ярилцаад зогсож байна. Би компанийнхаа үйл ажиллагааг хэвэн явуулахын тулд ажил хаялтыг зогсоохын тулд хахуул өгсөн. Миний туслагч миний хэлснээр хийсэн л дээ. Туслах шоронд орч би харин цэвэрхэн үлдсэн. Хуучин туслах Jackie Brown хүүг маань хулгайлсан байж болох уу хэмээн асууснаар Hawkins Tomыг дагуулад шоронд ирдэг. Энэ болохоор яг ч туслах нь биш үйлдвэрчдийн эвлийн дарга нь байсан гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь хэн байх нь хэн ч хамаагүй л дээ. Hawkins урдаас хоёр эрэхтэй ярианаас Jackie Brown энэ хэрэгт ямар ч холбоогүй юм байна гэдгийг дод томруунаар олж харна. Би чиний тухай бодож байлаа. Миний хүү хаана вэ? Юу? Cabby хамтран зүтгэгчдийнхээ сануулгыг үл харгалзан хүүд амттай юм авч өгөхөөр гэрийнхээ хажуу талын дэлгүүр гарсан байна. Тэгтэл тэнд 2 цагта тухайн дэлгүүрийг дөнгөж саяхан дээрэмдэх гэж байсан нөхрийг байцааж байгаадаа даард. Би гүйж байсан. Тийм ээ, хаашаа явж байсан бэ? Жими олдвор. Нөө за, хөөе, тэрийг хар та. Өөрд нь харж ирсэн үү? Үгүй юу? Байцааж байсан нөгөө цагта Cabby нэг л сэжиг бүхий тэдэн рүү хараад байгааг анзаарч гараа тавьсныхын дараачаар ардаас нь сэмд гар шийддэг. Манай хүн эргэн харсаар өөрийн гэртээ буцаад орж ирэхэд нөгөөх цагта дагаж явсаар ардаас нь ороод ирнэ. Цоочтой өрөөний дурангаар харуулаа Шон дотор нь хэвтэж байдаг. Мөрдөгч ямар ч эргэлзээгүйгээр буугаан гаргаж ирээд Cabby-гийн толгой руу чиглүүлж түүнийг сэрэн.
Чи яана гэж бодов? Та нар шиг хог шараар дүүрсэн газарт дэлгүүрээс хүүхдийн дуртай өглөөний хоол авч байгаа новш энгийн үзэгдэл гэж бодоо юу? Би чиний тухай мэдэхгүйч анхаарал татгаар байсан. Чи юу гэж бодож байна? Энэ үед нэгэн төсөөлөөгүй эргэлт болдог нь мөрдөгч Жими гих энэ нөхөр Шоныг хулгайлах санаа гаргаа зогсохгүй энэ бүлэглэлийн жинхэнэ толгойлогч нь болж таар. Сайн цагтаа гэхдээ сайн гэмт хэрэгтэн болж тарж байгаа байхгүй. За ингээ Жими Мэрис хоёр болцдог гэдэг нь бидэнд дээл болно. Жими найз охиноо энэ хэрэгт гуйн барин байж оролцуулсан юмсан. Энэ залуус эргүү амьтад. Яагаад тэд бидэнд хэрэгтэй гэж яагаад? Ойлгох найныг хийх боломжгүй. Томми утсан дуудлага ирлээ. Алив. Ноён молон. Тийм ээ. Жими дуу хоолойгоо өөрчлөгч ашиглан 2 сая доллар хаана аваач гэж өгөхийг Том зааж өгнө. Машиндаа суугаад баруун 96 дугаар гудамж. Ганцаараа ирнэ шүү. Би надад одоохондоо мөнгө алгав штэ. Арай амжааг байна л да дахиад хугацаа өгөөч. Ганцаараа ирээрээ. Албаны мөрдөг товчооныхон мөнгийг өөр хүнээр өгүүлэх хэрэгтэй гэсэн төлөвлөгөө гаргадаг боловч Том эсэргүүцэж би өөрөө тэдний нүүр рүү харж байгаад мөнгө өгнө гэд зөрүүдлээд эхэлдэг. Мөрдөгчд тэрний энэ салыг хүлээн зөвшөөрөөд биеинд нь жижигхэн чагнах төхөөрөм сурлуулж өгөөд гадаг шагаан гаргана. Энийг зүгээр л ажил хэрэг гэдэл бодчих. Тэгвэл асуудалгүй байх болно. Өөний ардууд дээрэмчид мөнгө авахусандаа баяртай байгаа нэлт хорогдож байсан байраа орхихоор зэгцгээж байх хооронд Каби хүүдэр төхөж очоод жаална. Чи удахгүй гэрийнхэн тэгээ уулзсан. Тиймээс битгий аагаараа хэмээн тайлгаруулж байдаг. Том чимдаамтай мөнгөө чирчихсэн уулзах газар руугаа явж байтал Жими уулзах газараа өөрчилж спорт зал руу тэрнийг чиглэв. Зааланд орсныхан дараачаар тэр Томыг усан бассейн руу өсөрч ороод ёроолтонд хэвтэх дүлхүүрийг аваарай гэж хэлсэн байдаг. Ингэснээр мэдээж нөгөө чагнах төхөөрөмж нь ажиллахгүй болчихж байгаа юм. Дүлхүүрээ аваад Том локрыг онгоолгож тэнд байгаа утсаар ярил наа чин солих хувцас болон мөнгөө хийх 2 цүнх байгаа. Ардаасаа мөшгөж байгаа хүмүүсээс салахын тулд гадаа байгаа саарл машиныг унаад яваарай хэмээн хэлдэг. Төвөө илгээмжийг оллоо цүнх хоосон. Бүх нэгжид анхааруулж хай. Том нөгөө машиныг нь унаад түнэлээр явах зуурт Жими тэрний ардаас дагаж зөөврийн станцаар холбогдож яагаад түүнийг сонгосноо тайлбарлаж өгдөг. Яагаад би гэж? Яагаад чи гэж юу? Чи асуудлаас мултрахтаа гар мугай шүү дээ. Чи өөрийгөө бүхэнд гэмзэмгүй гэж итгүүлсэн. Би чиний нүд рүү харахад худалч новш гэдэг чинь мэдэгдэж байсан. Том энэ бүхнийг сонсож ууралсандаа жаахан хаацлаж хурдтай явж эхлэхэд холбоо тасалдаад явчихна. Энэ төөнд дээрэмчин энэ бүх хугацаанд тэрний ард яваад байсныг ойлгуулж байгаа юм. Ингэж явсаар нэлээд хэдэн цаг өнгөрөхөд Жими тэрнийг чулуу бутлах үйлдвэрлэв. Эрг гэж хэлээд чи мөнгө өгснөөхөө дараа хүүгээ хаана байгааг мэдэх болно гэд уцаан салгаж чаддаг. Каби мөнгийг авахар ирэхэд Том хүүгийнхээ байгаа газрыг асуудагч өнөөх нь хэлж өгдөг. Угаасаа Жими хэлээг байхгүй юу? Хайгийг өг. Хараад идсэн мөнгө өг. Чи тэгнэ хэлсэн шүү дээ хайгийг өг. Юу? Ингээд тэр хоёр салах тэр торгон агшинд тусгай албаных нь нэстэг тэрэгтэй гинэд гараад. Тэд Кабиг бүсэлж гисэн энэ тэндээс нь гэрэл тусгаж хэлэхэд өнөөх нь орон газрын хоол цацсандаа цагдаа нар руу гал нээж тэднээс нилээд тэдийг нь унгаач. Үүний хариуд нэстэг тэрэгэнд байсан снайпер зөрүүлэн гал нээсээр Кабигийн хүзүүг очоод онцхон тэр. Тэр нилээд үн шархацсан байх бөгөөд бараг л найдваргүй үхлийн шарх авсан гэдг нь харсан хүн болгонд хэлдэг байна. Тэр хаана байна? Тэрнийг яасан юм? Хэн буутчихваа? Хэн тэрнийг буутчихв? Одоо Шоныг яаж олох юм? Чи хүүг минь алчихсан. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрсдлээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Том гэртээ эргэж ирээд бүх болсон зүйлс Хокинсыг буруутгаж тэрнийг хэд сайн дэсээд авахд Хокинс түүнийг дарж хөвтөө тайвшруулахыг хичээдэг. Хокинсын ярианаас Каби гэж хэн байсан, тэрний хамтрагчид хэн болохыг олж мэдсэнийг Том сонсон. Тэд Кабигийн ах Кларкийг хэрвээ олж чадвал Шоны байгаа газрыг төвөггүй олж чадна хэмээн манай хүн тайлбарлаж өгнө. За нөгөө талд дүүгээ алсан Кларк сэтгэлээр ихэд дунаж над төлөвлөгөө мөлөлгөөг чинь хараал идэг. Энэ жаал хүүг тонилгож хайчгаад эндээс тарцгаая. Надад одоо мөнгө сонирн биш болчихлоо хэмээн тэрийг өрнөг ойрлож гардаг. Жими тэрний энэ утгагүй яриаг хэсэг сонсч байснаа. Би чамайг ухаалаг бас зоригтой болохоор чинь энэ хэрэг татаж оролцуулсан. Юу ч болсон бид мөнгөө эхлээд авах болно. Энэ хүү харин бидэнд хэрэггүй болсон тэр цагт л өөхөх болно гэснээр тэдний энэ хүү яриа дуустав. Чамд тарих төмсөг гэж байдаг болохоор энд авчирсан юм. Хэвлэл мэдээлэл хэрэгслэр гинтэл Томми алга болсон хүү Шоны талаарх мэдээлэл араасаа засагдаад эхэлнэ. Тэр гэрч болсон болохооргүй. Чи удахгүй шүү дээ. Үнэхээр удахгүй. 10-7 нэрдэг гэсэн. Чи юу яриад байгаа юм бэ? Миний хүүг үнэхээр буцааж өгөх үү? Тогломоор байгаа юм биз дээ. Намайг барна гэж бодоо юу? Намайг хэн гэж бодоо вэ? Тэд зүгээр л мөнгийг л дагна гэсэн үү? Наа чи хэн сонсож байгаа юм? Зүгээр л юу хүсэж байгаагаа хэл. Мөнгө. Би хүүтэйг ярмаар байна.
Илгэм хэмжээг аваад Уильямсбург гүүрний гарцанд хүрээрээ. Үгүй тэрнийг өгснийг мэдж байна. Чи юу ч мэдэхгүй. Цүнхийг аваад Уильямсбургийн гүүр хүрээд Миний хүү өгчөж там руугаа тань. Бурхан минь. Бурхан минь гой. Бурхан минь гой. Муулин. Аваа. Шон. Уильямсбург гүүр. Сонсч байгааг хэдэд хандаж хэлэхэд мөнгөнөөс 10 милийн зайд та нарын үнэр үнэртэх юм бол энэ хөөхтийг загсны хоол болгоно шүү. Би ганцаараа явна. Үүнийхээ дараа тэр нэг телевиз дээр шууд явж очиод мэдээнийхэн дундуур давхиж ороод мөнгөө бүгдийг нь өрж тавьж ягаад өөртөө маш итгэлтэйгээр энэ болоо миний хүүгийн барьцааны мөнгө. Энийг би гэхдээ одоо чамд өгөхгүй. Харин чамайг авчирж өгсөн тэр хүнд би өгөх болно. Амьд эсвэл өгсөн байх чинь хамаагүй. Чи энэ мөнгнөөс сохор зоосч хүртэхгүй. Энэ мөрдлөгөд тусалсан, гэрчилсэн, чамайг харсан, баттай мэдээлэл өгсөн хэндэж бай. Би үнийг өгөх болно гэд нөгөө барьцааны мөнгөө шагналын сан болгоод хуургачих. Тэр бол чамд. Алга болох хацтай хөө. Чи энэ мөнгийг хязгаарч харахгүй гэдэг. Тэрний энэ мэдээлэл үр дүнтэй аргуу эсвэл хүүгийнхээ амьд хүрсэн болчмгүй үйлдэл үү гэдгийг цаг хугацаа л одоо бидэнд харуулга хүлдээд байна. Томми гэртээ эргэж ирэхэд эхнэр нь бүр шоконд орчихсон. Гэрт нь байгаа цагдаа нар хүртэл шоконд орчихсон угтаж ав. Манай хүний бодлоор хэрвээ хүсээд байгаа мөнгийг нь тэдэнд өгчихвөл Шон амьд үлдэхгүй. Энэ л бидэнд байгаа ганц зам хэмээн тэр эхнэртээ итгүүлж одооноос эхлээд нөхцөл байдлыг өөрөө хяналтандаа авч байгаагаа хэлдэг. Тэр өөрийгөө ухаантай гэж бодож байгаа. Одоо бүгд тэрнээс урууж эхэлнэ. За үүний ардуур нөгөө хэдэн хүүхдийн хулгайчид хоорондоо маргалдаад эхэлнэ. Бидний толгойг одоо үнэлээд эхэллээ. Энэ хүүхдээ салаад зам замаа хөөцгөөё хэмээн бүгд дуу нэгтэйгээр санал нийлэх бол Жими тэднийг эрэс эсэргүүцэж бид мөнгө авахаас нааш энэ хүүхдийг амьд байлгах бол. Надтай санал зөрсөн хэнийг ч би өршөөхгүй шүү гэж хэлээд эгээдэл нөгөө хэдийг будаад алчихдаг. Хулгайч цагта нөхцөл байдлыг буцаад хянаж эхлэхийн тулд Томми эхнэр Кейт рүү нууцаар загтал илгээдэг. Сэргийн засварт орсон ажиллахгүй байгаа сүмэд шөнийн 2 цагт ганцаараа ирж түүнтэй уулзахыг хүссэн байна. Кейт болцсон цагтаа өнөөх сүмдээ ирэхэд Жими тэрний ардаас гарч ирээд мөнгө өгөхгүй бол хүүгийнхээ биеийг энэ хотын өнцөг болон бүрээс цуглуулах хэрэгтэй болно шүү гэж шивнээд Шоны замсыг үлдээгээд явна. Том хүүгийнхээ замцыг ивхэд чи тэрний хоолойг дахиж сонсвол таних уу гэхэд чи компани аврахын тулд мөнгө төлж болоод байсан юм чинь хүүгийнхээ төлөө мөнгө төлж яагаад чадахгүй байгаа юм бэ гэж түүнд хэлдэг. Эргэн тойрных нь хүмүүс бүгд л дээрэмчтэй хийснийг биелүүлэх нь хамгийн аюулгүй арга юм. Том тэлэх бол тэр өөрийнхөө хийж байгаа зүйлийг тайлбарлаж хансан байдалтай гэрээсээ зүгээр л чимээгүй гараад алхачих. $2 сая шагналаа өсгөж байна. Ноён муулан яагаад ингэж байгаа юм бэ? Би хүүгээ буцааж авмаар байна. Баярлалаа. Энэхүү мэдээллийн дараа Жими утас зохиж тэдэнд хүүгийнх нь хоолойг сонсоход мөнгөө өг эсвэл тэрний хоолойг дахиж сонсч чадахгүй шүү хэмээн сүрдүүлэхэд Томми юм хөдлөж хэрвээ тийм юм болвол чи энэ хорвоод мэндэлсэндээ харамсах болон шүү мөн нохон гөлөгмөнгээд тэр хэлж гэнэ. Энэхүү харилцан яриа маш хурдан хэрүүлийн чанартай болоод явчихна. Гэхдээ Жими бууга гаргаж ирээд Шон руу чиглүүлээд хохоо дарснаар Томми хөлөг тэр дорон бов. Том хүүгээ өөрийн гараар алчглаа гэж сэтгэлээр ихэд ундаг. Энэ бүхнийг давхар сонсч байсан Кейт ч гэсэн тэрнийг энэ бүхэнд бүтэн буруутгав. Дээрэмчид хүүг нь буудчихлаа л гэж тэд боддог. Удаан хугацаанд бодож нарийн төлөвлөсөн Жимигийн энэхүү төлөвлөгөө ийхүү ихнээсээ нуран онож байна. Цаашдаа яахан бодож ухаан санаагаа эргүүлэн авч ирэхийн тулд тэр ойролцоох угаалгын газарт орон ганцаараа сув. Энэ хоогоор тэгтэл Кларк Майс хоёр машинд хамаг юм ачаад хүүг орхиод тэндээс цугтаах гэж байдаг. Майрс харин Шоны өрөөнд гартаа буутчихсан бяцхан хүүг хороох уу яах уу гэд бодчихсон зогсож байна. Жими хоёр хамтрагчаа тоглоомноос гарах гэж байгааг нь олж мэдээд шууд станцаа авснаа с жигтэй хүмүүс харлаа. Нэмэлт үуч хэрэгтэй байна гэд дуудлага өгчдөг. Тэгснэ бууга гараж ирснэ. Нөгөө хоёр нь ямар ч буу муугүй байхад бууга хай буудлаа шүү гэж аа. Кларк Майс хоёр бүгд нэгнэснийг олгоод тэндээс хурдхан холдох гэж оролдог боловч түүнд хутуулж нас орно. Жими өөрийнхөө энэ хорон төлөвлөгөөгөө дараа нь төгс харагдуулахын тулд саяхан ашигласан буугаа нэгэнд нь атгуулад үлдээдэг. Мэрис буун дуу сонсч гарч ирээд юу болоод байгааг ойлгож ядан зогсчихснаа Жими өөрийг нь ч гэсэн хорох юм байна гэж бодоод түүнлүү буучих. Жими ч тэр дор нь хариуг нь барьж хөөрхий эмэгтэйг цааш нь харуулдаг. Классик киноны үйл явдлаар бүх зүйл дууссаны дараа цагдаа нар ирэхэд Жими дээрэмчний хуваар биш аврагчийн дүрээр Шоны хажууд сууж байна. Бүх хамтрагчтай хороож бусдын нүдэнд баатар болсон хулгайч цагдаа мөнхөд энэ дүрээрээ цаашдаа оршихоор болж байгаа юм. Өөнөөс төд удалгүй Том эхнэрийнхээ хамтаар хүүгч нь оллоо гэсэн баярт мэдээг дуулаад хэргийн газарт ирж хайртай ганц хүүгийн эсэм мэнд эргүүлэн авдаг. Баярлалаа. Энэ явдлаас 7 хоногийн дараа Жими өөрийн шагнал болох $4 сая гардан авахаар Томын гэрт хүрэлцэн ирдэг. Том амсан ясаар өө тийм ээ тэгэлгүй яах вэ? Одоохон би танд чек бичээд өгье гэд ажлын өрөөндөө тэрнийг дагуулад орно. Та яагаад барьцааг төлөөгүй юм? Яг би хүнтэй биш хогтой харьцаж байсан болохоор.
тийм амьтантай ямар ч гэрээ тохиролцоо гэж байх ёсгүй. Хөгжилтэй зүйл хийх үү? Хэрэв тэд тохиролцоон таатай хандсан бол би бодож байснаас нь 10 дахин хийх мөнгө төлөх байсан юм. Энэ үеэр Шон аавынхаа ажлын өрөөний хажуугаар явж таарад нэг л танил хоолой тухайн өрөөнөөс гарч байгааг сонсоод шууд байгаа газраа гацчихна. Том хүүгийнхээ энэ байдлыг сони юм даа гэж бодоод үргэлжлүүлэн Джейкоб бичиж байтал Шон бүр айсандаа өмдөндөө шийдчихэн тэр. Хүүгийнх нь үггүй энэ үйлдэл хэн үнэх хэрэгтэй жинхэнэ гэмт хэрэгтэн байсан бэ гэдгийг Томд ойлгуулах шиг болно. За тэгээ Кейт тэдний ажлын өрөөнд орж ирээд Жимид маш их талархаж байгаагаа илэрхийлдэг. Өөрөөний уур амьсгал Кейти гарсны дараачаар огцом өөрчлөгдөж Томи ярианы өнгөч гэсэн хуурж "Эрхмэ, энэ таны чек. Та одоо замдаа гартаа" гэтэл Жими өөрийгөө илчлэгчлээ гэж гадарлаад буугаан суулгаж гаргаж ирээд яг одоо банк руу залгаад миний мөнгийг чекээр биш шилжүүлэхээр болгоод өгөө гэж түүнээс шаарддаг. Том за яг тэгээд гэхдээ хоёулаа банк руу заавал өөрсдийн биеэр очих хэрэгтэй болно. Чи бид хоёрын гарын үсэг хэрэгтэй. Чи мөнгөө авчгаад энэ улсаас бүр мөсөн явж болно. Би чамд эндээс явах чинь онгоц хүртэл бэлдээд өгөө гэхэд Жими за яг болж байна. Гэхдээ надад тоглоод үзээрэй. Би эргэж ирээд чиний гэр бүлийг дуртай үедээ самарч чадсан шүү гэснээр тэд банк руу гарцгаад. Жими замда Том тандаж онгоцны буудлын руу залгаад надад онгоц бэлдүүлээ тхээ гэж хэлэхэд Том уцаан шүүрч аваад Мексик орох нэг онгоц бэлдээд байж. Би банк орчход тийшээ явлаа гэд харилцуураан тавина. Энэ дуудлагын нөгөө талд холбооны мөрдөх товчооны мөрдөгч Хокинс сонсоод байжсэн байдаг. Барьцаалаг чамд байгаа мó? Мэдээж. Би дараа нь бүгдийг тайлбарж өгье. Кейт руу залах баяртай. За ингээд Жими Том хоёр банкн дээр ирж хулгай цагтаа удаан хугацаанд хүсэж мөрөөдөж ирсэн мөнгөн дүнгээ өөрийнхөө дансанд шилжүүлж авдаг. Гэхдээ үүний ардуура цагдаа нар аль хэдийн хөдлөөд эхэлжсэн Жимигийн байгаа газар руу бөөнөөрөө дөхөж ирж байна. Жими Том хоёр банкнаас гарч ирэхэд тэрүүгээр явж исэн цагдаа нар Жими чамайг 90 сурвалжилж байгаа гэдэг штеп. Чи яг одоо бидэнтэй явах хэрэгтэй байна гэдэг Жими тэднийг бодчихдаг. Том энэ бүхнийг хажуу талаас нь харж байгаа. Тэрнийг зогсоох гэж оролдосноор ноцолдож эхэлнэ. Өөмөний дундуур Том Жимиг хэд сайн дэлсэж аваад түүний бууг газраас ав. Тэгээ Жими рүү чиглүүлээ зогсчихдаг. Доошо. Доош нь буулгах. Бууга доош нь. Жими бараг үхлийн даваан дээр байж Томыг буугаан буулгах тэр мөчөд оймсны түрүүнээсээ нуусан зэвсгэн гаргаж ирээд түүн лүү чиглүүлв. Холоос энэ бүхнийг харцаа салгахгүй ажиллаж байсан Хокс харин Жимигийн цээжинд 3 удаа буудснаар энэ хүү киноманд дуустав. За гин түрээ тэнүүдийн кем тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Telegram групптэй нэг дээрээ комент хийгээд байгаа. Дараа уулзтлаа. Түр баяртай.